За энэ удаагийн бичлэгээрээ би яагаад Монгол явахгүйгээр Австрали үргэлжлүүлэн амьдрах нь дээр байна вэ? Энд байхын давуу тал нь юу байна вэ гэдэг талаар дурдъя. За өмнөх бичлэгээрээ би яагаад Монгол явах ёстой вэ? Монгол явах шалтгаан нь яг юу юм бэ гэсэн бичлэгийг хийжсэн. Энэ удаа болохоор эсрэгээрээ яагаад Австрали үлдэх вэ гэдэг бичлэг хийхээр бэлдсэн байна. Тэгээд энэ бичлэгтээ зориулаад би Австрали үлдэхийн давуу тал нь яг юу юм бэ гэд хэд хэдэн шалтгаануудыг нь бичиж үзлээ л дээ. Гэтэл бүр хормын дотор бүр 10 хэдэн шалтгаанаа гараад ирлээ. Гэтэл би Монгол явах шалтгаанаа бичсэн чинь арай ч үгүй надад 7 шалтгаан болсон. Тэгээд хичээж тэрнийг 9 болгосон 10 болгож чадаагүй. Тэгсэн чинь Монгол явах шалтгаан нь ингээд арай ч үгүй 9 болцдог. Гэтэл Австралид үлдэх шалтгаан нь бүр зүгээр хормын дотор л 10 хэдэн шалтгаан гараад ирсэн чинь би яагаад ч юм нэг тийм буруутай мэдрэмж аваад гэх юм уу нэг тийм сонин санагдлаа. Яагаад гэхлээр уул нь би чинь ингээ Монгол хүн байна. Монгол руугаа эх орондоо очих шалтгаан Австралид үлдэхээс их байх ёстой гэж би дотроо уул нь бодсон байхгүй юу. Тэгсэн чинь эсрэгээрээ ингээд яг нөхцөл байдлыг дүгнээд цаасан дээр буулгаад үзсэн чинь Австралид үлдэх шалтгаанаа надад илүү байгаад байла. Тэгээд тэрэндээ бас нэгсэндээ жоохон гимшсэн гэх юм уу нэг тийм мэдрэмж төрчлөө. Гэтэ одоо бодит байдал яг үнэндээ ийм байна. Тэгээд өөр юм ярихгүйгээр зүгээр ямар ч байсан өөрийнхөө бичсэн нэг 12 шалтгааныг энэ бичлэгээрээ дурдъя. За миний хамгийн ихний шалтгаан бол Австралид үлдэх юм бол миний санхүүгийн нөхцөл байдлын хамаагүй дээр байна. Яагаад вэ гэхлээр нэгт би Монголтой харьцуулахад энд хамаагүй өндөр цалин авж байгаа. Эсвэргээрээ миний зардал Монголтой харьцуулахад бол Австралид хамаагүй бага байдаг. Яагаад гэхээр би энд зөвхөн ганцаараа амьдардаг учраас өөртөө зарцуулах зардлаа байж бол хамгийн бага түвшинд нь бариад амьдарчдаг. Зүгээр наад захын жишээ нь өөрийнхөө тав тухад мөнгө өрөхгүйгээр хүмүүстэй байраа хуваагаад амьдарч жин. Дээрээс нь энд гарах зарлууд ер нь бол Монголтой харьцуулахад айгүй бага. Монгол жишээ нь ингээл нэг хөдөлгөөн хий, дасгал йогт явъя, эсвэл гүү юм уу гэх юм бол заавал ингээд жимд орж иж, фитнест мөнгө төлж иж явдаг штэ тий. Эсвэл бассейнд бас сарын төлбөрөнд хийдгээл айгүй өндөр хураамжтай байдаг. Гэтэл Австралид тэр болгоныг би үнгүү авах боломжтой байгаад байгаа байхгүй юу? Мэдээж яг юм төлбөртэй фитнес, төлбөртэй бассейнууд гэх юмнууд бол зөндөө байгаа л та. Гэхдээ би амар бага мөнгө төлөөд эсвэл зүгээр байрныхаа бассейнд ч юм уу байрныхаа жимд ороод тэднийг үнгүү хэрэгжилчих боломж надад энд бол зөндөө байдаг. Тийм учраас Австрали ингээд орлого өндөр зардал багтай амьдраад тэндээсээ мөнгө хөрөмтлүүлэх хөрөнгө оруулалт хийх боломж надад байгаад байна. Нэмээд энд ажлын бус цагаараа нэмэлт орлого олох боломж Монголтой харьцуулахад бас арай их байд юм болов уу гэж бодож байна. Заримдаа надад боломж олох юм бол би мэрэгжлийнхээ дагуу нэг юм төсөл дээр хагас сайн бүтэн сайнд ажилчдیں۔ Хэрвээ тэр төсөл маань олдохгүй байх юм бол би одоо машинтай болвол хоол хүргэлтийн ажилд явж болж гин. Хэрвээ би хүсэх юм бол цэвэрлэгээний ажил хийсэн ч болж гин. Хэрвээ бас дахиад хүсэх юм бол ресторанд очиод зөөгч хийгээд бариста хийсэн ч болж гин. Хэрвээ би хүсгэл юм бол нэмэлтээр орлого олох боломжууд энд маш их байгаа. Тэгээд тэр орлого олох боломжууд нь хамгийн гол нь маш өндөр үнэлгээтэй буюу одоо миний баг офисын ажил хийсэнтэй дүүцхүүс хэмжээний баг цалин зарим нь өгдөг. Тэгэхээр надад тэр нь айгүй давуу талтай болцоход байгаа юм. За хоёр дахь шалтгаан гэх юм бол мэдээж бас ойлгомжтой амьдрах орчин байна. Энд зүгээр 30 минут ч юм уу эсвэл зүгээр 60 минут л машинаар яваад аягүй гоё далайн эрэг дээр очиж болж гин. Тэгэл бараг 5 минут алхаал за 5 час цаашаа энэ нэг 20-30 минут алхаал байнгын нэг парк ногоон байгууламж талбай байна. Тэгээд энэ дээрээ очиод хүмүүс пикник хийх боломжтой. Гэх мэтчлэн орчны хувьд бол энд хамаагүй дээр дээрээс нь цаг агаарын хувьд бас надад айгүй таалагдаад идэв. Би ер нь бол хүүтэн агаарт жоохон төсвөргүй, дулаан одоо агаарт айгүй төсвөртэй. Яста харин ч төсвөртэй нэг тийм хүн байхгүй юу. Тэнгүүд Brisbane чинь айгүй халуун хэсэгтээ ордог. Надад яг энэ цаг агаар нь айгүй тохироод идэгий. Дээрээс нь Brisbane чинь Монголтой харьцуулахад харьцангуй юм чиглэг уур амьсгалтай. Тэнгүүд арьс хүртэл цаанаас айгүй гоё байгаад идэм билээ. Би Монголд ингээд айгүй олон давхар юм серум, тонер, эссенс, тос гэд юмнууд төрхдөг байхгүй юу. Тэгсэн хэрнээ Монголд миний арьс ингээд цаанаасаа таталтаад инээнгүүт ингээд энэ миндээс ингээд таталтаад байдаг гэсэн. Тэр чинь хувир арьслалтын шинж тэмдэг шүү дээ. Гэтэл энд миний арьс өрдөөсөө хувир арьсдаггүй. Тэгэнгүүт одоо би физиологийн хувьд ч тэр гоо сайхны хувьд ч тэр одоо эрүүл ийм гоё байх боломжтой байгаад байгаа байхгүй юу. Тэгээд цаг агаар чинь байнгын ер нь ингээл дулаан температур байхаар чинь бидраас гарах зардал нь ч ер нь айгүй бага байд юм билээ шүү дээ. Монголд бол улирас солигдох тутам бид нэр хувцас ингээд солихгүй болдгоо шүү дээ. Ялангуяа өвөл бол заавал нэг шинэ хувцас 2-3 жилдээ авахгүй бол тэгэл
гандаж муудах нь айгүй хурдан дээрээс нь илчээ алдчихдаг. Гэтэл энд юрдөөсөө тийм юм байхгүй. Нэг хувцас одоо ингээд жилийн 4 улиралтай өмсчих боломжтой учраас санхүүгийн хувьд ч гэсэн цаг агаараас шалтгаалаад айгүй хэмнэлттэй байгаад идэг. Дээрээс нь энэ утаа төгжрөл айгүй бага. Угаасаа энд чинь утаа гэд байх юм Монголтой харьцуулахад бол бараг байхгүй. Төгжрөл ч гэсэн ер нь бол бараг байхгүй. Тэ нэг жоохон төгжрөл бол байгаа. Тэгээд эндхийн төгжрлэн гэж юу вэ? Бараг хүүхдийн тоглоом шиг л доо. Надад бол тэр бараг төгжрэлсээр санагдахгүй байгаа байхгүй юу? Гэтэл яг энд Австралид төрж өссөн Австрали хүмүүсийн хамт төгжрэлт явна штэ. Тэгэнгүүт чинь тэд нар бүр сүржигнэж өгнө. Яа өстой тэдэн минут төгжирчлээ штэ гэж мэгээд энд төгжрлийг минутаар хэмжээд байхад Монголд бид нар чинь тэдэн цаг төгжирчлээ гэж төгжрлийг цагаар хэмждэг штэ. Энэ мэтчлэн угаасаа энд төгжрэл бага байгаа нь айгүй ойлгомжтой л доо. Тэгээд тэдрийг айгүй их төгжрлээ мөвчөрчлээ гэд стресстэй байхаар би хажууд нь баг инээ түрэл та нар ч гэсэн амьдрал мэдэхгүй байна да. Энийг өстой төгжрэл гэж хэлдэггүй юм. Монголд л чихэн төгжрэл байдаг гэж дотроо бол инээ түрэл байгаад идэгин. За дараагийн нэг шалтгаан бол яг үндэ Австралид амьдрахад ямар нэг айх айдас, түгшүүр, ер нь тийм өдөр тутмын стресс багтаа гэх юм уу. Монголд бол би ингээл орой ажиллаад харчаал өвөл мөвөл ялангуяа харахгүй болчин тэгээд гэрлүүгээ алхаж замдаа би амар айдаг байсан байхгүй. Тэгэл байн эргэж хараад ардаас хүн дагж гин үү одоо ямар нэгэн согтуу гарн ирээд намайг одоо цохиод авах гэж би мэдэхгүй шүү дээ. Тэгэл байнгын хурдан алхаад ер нь бол жоохон айдастай түгшүүртэй явдаг байсан. Гэтэл энд би бол өстой шүн орой яаж ч явж исэн юунаас ч айдгүй. Тийм л 50 газар гэсэн үг. Тэгээд дээрэс нь Монголд бид чинь ингээл ер нь би гэлтгүү те бид нар байнгын утсаа ер нь бол эд хогшлоо хямхтай явахгүй бол хулгайч зөндөө хаасайгүй байдаг штэ. Нэг л одоо сэрэмж алдчих юм бол тэгэл уцгүй болох магадлал бол мангар өндөр. Гэтэл энд би зүгээр нэг ч удаа бараг миний утас хаана нэ гэж тэмтэрч үзээгүй. Цүнхээ ингээд онгойрхоо явж исэн ч миний цүнхнээс юу ч алга болтгоо. Ер нь тэгэл цүнх мүх энд юмнуудаа хайцсан ч гэсэн ер нь алга болтгомдөө хин ч өрдөөсөө хэний ч юмд хүрдэггүй. Энэ мэдчлэн сэрэмжтэй байх, болгоомжтой байх, айдас төгшүүртэй байх, байнга одоо хажуу ойр орчмоор шалгаж явна гэдэг чинь нэг тийм чухал зүйл биш юм шиг хэрний хүний амьдралд одоо өдөр тутмын амьдралд айгүй их стресс нэмжидэг зүйл байдаг юм байлээ. Гэтэл энд бол тийм юм огт байхгүй. За дараагийн нэг шалтгаан бол энд хүмүүс дээлтэй, хүмүүсээ дэмждэг ийм нийгмийн системтэй юм шиг надад санагддаг. Ер нь бол бүх зүйл нь хүн төвтэй байдаг гэх юм уу? Одоо нэг зам барьсан ч тэр эсвэл барилга барьсан ч тэр хэрвээ хүн энүүгээр явбал яах вэ? Хэрвээ хүн ингүүл яах вэ гэж хүнээ эхэлж бодчоод дараа нь бусад шийдвэрүүдээ гаргадаг. Манай Монголд ч жоохон эсэргээрээ байгаад идэг штэ тий. Зүгээр наад захын жишээ байшин барилаа гэхэд хажууд нь ямар ч тоглоомын талбай байхгүй, зогсоол байхгүй тийм барилга барьчихна. Эсвэл хүн явах газаргүй хэрнээ баахан машины зам барьчин тий. Гэх мэтчлэн ингээд Монголд бол энтхээс юмнууд нь айгүй эсэргээрээ байгаад идэг. Нэмээд бас нэг юм байгаа нь энд одоо тусгай хэрэгцээтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь яг л одоо бусад хүмүүстэйгээ ижилхэн энэ нийгмийн нэг хэсэг болоод нийгэмдээ оролцоод амьдраад ажиллах боломжтой байдаг. Яагаад уу гэхээр бүх одоо ингээд байрлагт орох орц гарцсан юм налуу замтай байна. Тэднэрт зориулсан лифттэй байна. Дотор нь юм тэрэгцэртэй хүмүүс зориулсан ариун цэврийн өрөөтэй байдаг. Дээрээс нь тэр хүмүүс автобусанд суу эсвэл вагонд сууж явлаа гэж бодоход вагоны тэр ажилтнаа нь ирээд өөрсдөө юм зам тавьж өгөөд тэгээд тэр хүмүүсээ оруулаад гаргацдаг. Энэ мэтчлэн ингээд нийгмийн хүндээ зориулаад бүх юмаа хийцэн байгаа байхгүй юу? Би одоо зүгээр яг өөрийнхөө жишээн дээр бодъё л та бид нар чинь энд гадны иргэн болоод бүрээд ирж байгаа шүү дээ. Тэгэнгүүт 100% англи хэллээ бас сайн ойлгохгүй ярьж чадахгүй байж болно. Тэнгүүд тэр хүмүүс зориулсан бас үйлчлэгээ гэж байгаа. Brisbane City Council-аас ийм янз бүрийн community гаргаад тэрэндээ ингээд үнэгүй хичээл заадаг юм байна. Эсвэл номын санд бүгдээрээ англи хэлээ давтах зорилгоор 7 хоногт 2 өдөр үнэгүй speaking club ажиллаулдаг. Эсвэл засгийн газраас нь хэрвээ хэл муутай хүн байх юм бол засгийн газартай холбоотой ч юм уу эсвэл эрүүл мэндтэй холбоотой ямар нэг үйлчлэгээ авах гэж байгаа бол үнэгүй орчуулагч гаргаж өгдөг гэх мэт. Ингээд энэ бүгдийг харангуут чинь бүгд хүн төвтэй байгаад байгаа юм тий. Тэгэхээр ийм гоё нийгэмд одоо өргөжлүүлээд амьдраад байгаад баймаар байна. Хэрвээ болдог бол энэ нийгмийг яг Монголтой авчираад тэгээд Монголтой бол амьдрчул гоё байгаад байгаа байхгүй юу? Дахиад нэг жишээ дурдахад энд одоо дүүрэг болгоно номын сантай. Тэгээ хотын төвдөө бас 2 3 номын сантай байдаг. Тэр номын сан нь ажлын өдрүүдээр ч ажиллана, зарим нь хагас аймагуудын санд ч ажиллана. Тэгээ номын сан болгоно нь ингээд том үний дээрээс нь хүүхдийн гэсэн хэсэгтэй хүүхдүүдэд уншихад зориулсан айгүй тийм хөөрхөн гоё номнууд зөндөө их байдаг. Тэгэл энэ болгоныг хараад Монголд байдаг бол ямар гоё вэ гэж боддгийн. Тэгээд энэ мэдчлэн зүйлүүдийг харахаар бас
Австралид үлдчихмээр ч юм шиг те эндээ хэсэг байчмаар ч юм шиг санагддаг. За 5 дахь шалтгаан гэх юм бол Австралид өстө бүх юм маш ойлгомжтой. Би одоо яаж жолооны үнэмлэх авах уу гэж зүгээр жишээнийг дурдъя л та. Тэгэнгүүт жолооны үнэмлэхийг та ингэж авнаа гэд бүх юмнуудыг вебсайтн дээр нь маш ойлгомжтой бүр 6 настай хүүхэд уншаад ч ойлгох хэмжээгээр тавьсан байдаг. Саяхан надад зүгээр нэг гарсан жишээг нь би бодъё л доо. Энд зарим хагас сайн бүтэн санд маркет гэдэг нэг юм гарчдаг байхгүй зах гэд гардаг. Тэр зах дээр нь хувь хүмүүс өөрсөндөө байгаа бараа бүтээгдэхүүн эсвэл хоолунд ч үгүй юм уу те бүх юмнуудыг ингэ зардаг байхгүй юу. Би тэгээд найзтайгаа нэг санаа болоод хоёулаа ингэж зарж үзүүл яад юм бол гэж бодохгүй юу. Тэгээд энэний зөвшөөрлийг яаж авах уу гэж зүгээр Google дээр үзэхэд вебсайтн дээр нь бүх мэдээлэл нь байгаа. За та хэрвээ ийм болвол энэ анкетыг бүглөөд энүүгээр аппликейшнаа явуулаарай. Хэрвээ та ийм хугацаанд энэ үйлчлэгийг хийх гэж байгаа бол энийг бүглөөрэй гэд бүх ингээд сонголтууд нь байгаа. Тэгээд би өрдөөсөө биетээр бичиг баримтаа байж ч өгөөд эсвэл хин нэгэн дээр очиж танил талын асуудал гардаг ч юм уу те хүний гар цайлгах майлгах тийм өрдөөсөө хэрэггүй. Би зүгээр онлайнаар ороод бүх мэдээллийг нь харж агаад бүх материалаа сабмит хийхэд хангалттай. Энэ мэдчлэл ингээд бүгд айгүй ойлгомжтой цэгцтэй байгаад байгаа байхгүй юу? Бас дахиад нэг өөр жишээ толгоонд орж ирж байна л та. Энд богоон жишээ нь явахгүй боллоо гэх юм бол тэр богоон явахгүй шүү гэдгийг хэдэн өдрийн өмнөөс нь самбар тавьчтэй. Тэгээд за хэрвээ та одоо хотын төв явах юм бол ийм автобусанд суу шүү, тэгэх юм бол энэ автобусанд суу шүү гэд бүх мэдээлэл нь маш ойлгомжтой байгаа. Дээрээс нь нэмээд зарим одоо хүн хөдөлгөөн ихтэй буудлууд дээр нь ажилтнууд байдаг байхгүй. Тэгээд ийшээ явах байгаа бол тэр автобусанд суу гэд бүх мэдээлэл нь нийл байна. Гэтэл манай Монгол яадаг вэ гэхээр нэг өглөө унтаал сэрэхэд шууд гэрийн уртлын зам хаацсан байдаг ч юм уу те. Эсвэл нэг хоёр унтаал сэрэхэд те шууд дугаарын хязгаарлалттай болсон. Тэр мэдээлэл нь хаана байгаа гэсэн чинь нэг хэдхэн вебсайт дээр тавьсан ердөөсөө мэдээллийн хүмүүст ойлгомжтой түгээгүй гэх мэт иймэрдүү асуудлууд зөндөө гараад идэг. Энэ нь тэгэл намайг айгүй стресстүүлээд идэг гэсэн аахгүй юу? Яагаад ийм юм эртнээс хэлчихэж болдгоо юм бэ? Ер нь ингээд мэдхгүй би өрдөөсөө Монгол ахта иймэрдүү юмнууд дээр зөндөө стресстэй байсан. Ялангуяа тэр авилгал өгөх, хүний гар цайлгах, танил талаараа ажиллаа шийдвүлэх гэдэг юмнууд айгүй хэцүү байдаг байсан. Гэтэл энд юу ч хийсэн бүгд шударгаар явж байгаа. Хин нэгэн даргын цүнхийг барихгүй эсвэл авилга өгөхгүй гэх мэт иймэрдүү юмнуудыг бодоод үзэнгүүт цаанаасаа нэг тийм сэтгэл амар байгаад идэг байхгүй юу. За надаа яг энэ шудраг болон шудраг бус байдалтай холбоотой төрдөг мэдрэмжээ жишээгээр тайлбарлая л та. Жишээ нь нэг шалгалтанд би болон өөр нэг хүн бэлдэж байгаа гэж бодъё. Тэгэнгүүт би тэр шалгалтанд хичээж байгаа бүр ингээд хэдэн сар бэлтжиж 90 гэдэг үнэлгээ авлаа гэж бодъё л доо. Гэтэл энэ хүүхэд зүгээр баахан зугаацаж явж агаад шалгалтандаа огт бэлдэхгүй явж байгаа. Тэгээд танил талаараа 90 гэдэг дүн тавиулчлаа гэж бодъё те. Яг уу үр дүн нь ижлэхэн байна. Би энэ хүүхдээс дутуу аваагүй, надад муудсан юм байхгүй. Гэхдээ эн чинь айгүй шудраг босоо хайдтэй те. Хинэн нэгэ хөдөлмөрлөөд 90 авч яхад хинэн нэгэ зүг зүгээр ээж агаад арын хаалгадаад 90 аваад байгаа юм бэ гэдэг чинь надад айгүй шудраг бус санагдаад намайг бас ингээд дотроос гжигдээд идэг гэсэн. Тэгээд энд ердөөсөө тийм мэдрэмж огт авдаггүй гэх юм уу. Тийм учраас надад бас энд байх нь үнэхээр гоё байдаг. За дараагийн нэг шалтгаан бол Австрали хүмүүс бол үнэхээр найрсаг, үнэхээр одоо ийгэлдэг тийм хүмүүс байдаг. Яг уу ингээд яг гүн харилцаа үүсгээд тийм ингээд дотны харилцаа үүсгээд сайн найзууд болын нэтрээ гэхэд бол баг зэргийн тийм хаалт үүсгчдэг халдаж ороход хэцүү юм шиг хэрнээ тийм өдөр тутмын амьдралд энэ харилцаа нь бүр үнэхээр гоё мэдрэмж төрүүлдэг. Зүгээр жирийн жишээ нь гэхэд ингээд лифтэнд суухад нэг рүүгээ хараад инээч чинь өглөөний мэндгээ мэдлэлцэж чинь ууланд ингээд алхаж байгаа өөдөөс ингээд хүн зөрнө штэ. Тэгт хоолндоо ингээд өглөөний мэнд, өдрийн мэнд, орой мэнд гэл янз бүрээр мэдлдэг. Дээрээс нь үйлчлэгээний байгууллагад оронгууд ердөөсөө муухай харьцсан ч юм уу эсвэл мэд мэдэхгүй хүн гэж бараг байхгүй. Ялангуяа би Brisbane гэдэг айгүй тийм тайван хотод амьдардаг хичээлхүү. Энд бол Sydney, Melbourne нэртэй харьцуулахад бол бүр илүү тийм хүмүүс нь найрсаг байгаад байгаа юм шиг надад ажиглагдсан. Гэтэл би ингээд Монголд яадаг байснаа эргээ санангууд надад жоохон юм хар бараан дурсамжууд орж ирээд идэг байхгүй юу? Яг энийг ярьсан чинь сайн нэг жишээ толгойд гинт ороод ирлээ. Тэрнийгээ би ярьчих гэж бодлоо. Би өнгөрсөн жил Монгол явсан. Тэгээд нэлээд үнэтэй шүдний эмнэлэгт орж шүдний эмчлүүлэхээр суудаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг эм чинь бусад ажилтнуудтай амар инээж агаал тэгсэн над дээр ирсэнд надтай бүр амар муухай харьцаад болдгоо. Би яахав тэ түр өдөр жоохон ингээл ус мусаар цайцсан дээ. Тэгэл нүр амаа будаагүй. Тэгэл нэг гой хувцас идэрч өмсөөгөө хүлдэж өгөх гээд хамаг байдаг зузаан хуцаа өмссөн л явж ирсэн. Тэгсэн чинь намайг яахав тэ нэг энэ нэг ядарсан амтан гэж бодсон юм уу хаашаа юм мэдхгүй. Тэнд амар инээж ирсэн ирнэ над дээр ирснээ намайг бараг загнах нь холгүй
ингээл хилэлцэж хилцээл бүр амар харсан заяа. Тэгээ би тэр хүнээс монголчин юу нэрээ ийм үйлчлэгийн одоо соёлтой байлуу, хүмүүстэйгээ ингэж үйлчлдэг билүү гэдгийг тэгэхэд анзаарсан байхгүй. Гэтэл энд яадгүй гэхээр би ямар ч одоо хувцас өмссөн эсвэл яаж ч одоо муухай царайлаад дэлгүүрт ороод үйлчлэгээ авъя гэсэн надтай тэр хүмүүс энийгээ л гоё харьцдаг. Энд тэгэхээр ийм асар том зөрүү байгаад байгаа байхгүй юу. Тэгээд хүн чинь бас ийм нэг харилцаанаас айгүй их стресс авдсан мэлээ шүү дээ. Энэ хүн намайг юу гэд бодож байгаа бол энэ хүн яагаад надтай муухай харьцаж юу инэ тэрэ гэдэг чинь энэ сэтгэл дотор айгүй нэг тийм хүндүр болоод үлдчихдэм байлээ. Тэгээд надад тэр төрүүлсэн одоо хүндүртэй мэдрэмж нь одоо ч гэсэн байна. Тэгэхээр энэ эерэг, найрсаг харилцаа хандлагатай учраас бас ийм гоё орчинд үргэлжлүүлээд байгаад байвал гоё юм даа гэж бас бодох юм. За Австрали амьдрахын дараагийн нэг давуу тал нь юу вэ гэхээр энд байх юм бол одоо айгүй тийм эрүүл чирэг амьдрах боломжтой гэх юм уу. Яагаад гэхээр энд чинь одоо спортоор хичээллэх бүх л төрлийн боломжууд энд байна. Би одоо зүгээр өөрийнхөө жишээн дээр ярихад те хэрвээ гүүмээр авах юм бол ойрхон энэ гүйлтийн зам байна. Эсвэл ой модон дундуур алхахыг гэх юм бол гэрээсээ нэг 10 минут алхаал айгүй гоё ой модон дунд алхachиж болно. Эсвэл нөгөө тийшээ бас 10 минут алхаж очивол айгүй гоё ногоон зүлэгтэй талбай дээр очиод бас талбай тойроод алхachиж болно. Эсвэл хотын төв рүү явбал үнгүү теннисний талбай байгаа. Тэн дээр очиод теннис тоглолцож болно. $2 төлөвлөл бассейнд орчиж болно гэх мэт. Иймэрдүү одоо хүн эрүүл чирэг амьдрыг гэвэл хэрвээ өөрөө хүсгэл юм бол бүх боломж нь үнгүү маш хэмт зардалтай байгаад байгаа байхгүй юу? Австральд одоо хоол хүнсний сонголт нь ихтэй. Тэгээд тэдгэр нь үнэхээр эрүүл байдаг. Зүгээр нэг жишээ хэлэхэд авокадо энд айгүй хямдхан ирнэ. Айгүй тийм гоё амттай байгаад идэг. Би Монголд ингээд авокадо авангууд айгүй сон тасалгааны температурд болон зөөлрүүлэх гэл тавьчихж байгаа штэ. Гэтэл тэр нь өрдөөсөө зөөлрөхгүй байгаа л айгүй хатуу байгаад идэг. Тэгээ дараа чи үгэж зөөлрөөд утгаар ингээд онгоолгоо штэ. Тэгэнгүүт тэр нь ингээд хальснаасаа салахгүй нэг сон хатуу байгаад идэг. За тэгээ тэр хатуугаа ингээд идэнгүүт авокадо чинь нэг тийм гоё тослогдсон гоё амттай байдаг штэ. Тим амч өрдөөсөө байдаггүй байсан юм шиг одоо санагдаад байгаа юм. Эндхийн авокадонууд нь бүр үнэхээр гоё амттай. Би бүр тэрэнд үнэхээр дуртай. Хэрвээ би Монгол явах юм бол авокадог хамгийн их санах байх. Тэгээд тийм хоол хүнс гэсэнтэй холбоотойгоор энд нэрээ Монголтой харьцуулахад угаасаа төрөл бүрийн жуман одоо хоол хүнснүүд байгаа шүү дээ тий. Тэр болгон чинь ингээд хүний биед эрдэс бодисыг, шин тэжээлийг, амин дэмийг өгж байгаа. Тэгээ би тэдрийг нэг их үнэтэй биш үнээр худалдаад авчиж байгаа байхгүй юу? Гэтэл би Монгол тиймэрдүү зүйл худалдаж авах юм бол надаас бол нэлээ их мөнгө шаарддаг байх гэж би бодож байна. Тэгэхээр эндхийн хоол хүнс нь нэгт эрүүл байна, олон төрөлтэй байна. Тэгээ дээрэс нь тэдгээр нь бүгдээрээ хямдхан байгаад байна. За дараагийн нэг шалтгаан гэх юм бол Австральд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бол зөндөө байдаг. Монголд ингээд юм хийя гэхлээр юу хийхээ одоо уучраа олдоггүйсэн ш. Тэгэл найзуудтайгаа за пив уух гэл ихэнхдээ ер нь пив ууж суудаг байсан да гэхгүй юу. Гэтэл энд яг үнэндээ заавал пив уугаад ах шаардлагагүйгээр өөр хийх юм бол зөндөө байгаа. Найзуудтайгаа одоо теннис тоглож болж ин түрүүн хэлсэн шиг те эсвэл бөөндөө далайн хэрэг явж болж ин ууланд гарч болж ин те тэгээд өөр чин энд мини гольф гэж байна. Тэгэл гих мэтчлийн өөр нь энд цагаа өнгөрүүлэх гадуур одоо найзуудтайгаа чөлөөт цагаа өнгөрүүлэх хийх юмнууд бүр маш их байдаг. Ядчил зөндөө галерей гардаг юм байлээ, үзэсгэлэн гардаг юм байлээ. Дээрээс нь энд хүн ам ихтэй болоод ч тэр юм уу айгүй олон тийм ивентүүд, үйл ажиллагаанууд зохиогддог. Тэр болгонд нь ингээл явж очиод чөлөөт цагаа өнгөрүүлчих те эсвэл ямар нэг юм хийчих боломжтой байгаа байхгүй юу? Монголд энэ нь өгүүлэгддэг. Тийм учраас Австрали байхын нэг давуу тал нь бас энэ юм байна да гэж би тодорхойллоо. За дараагийн нэг Австрали байхын сайхан юм нь юу юм гэхээр энд хүмүүсийг яг байгаа чигт нь хүлээж авдаг. Ердөөсөө хиннийг нэг шүүмжилдэг юм байлээ. Тэр нь бас нөгөө нэг надад тийм нэг вау гэмээр юм шиг заримдаа санагддаг байхгүй юу? Яагаад гэхээр чинь энд хүн ам ихтэй дээрээс нь хитрхи одоо юм хөгжсөн болоод ч тэр юм уу Монголын нийгэмд байдаггүй хүмүүс энд байдаг гэх юм уу? Уул нь бол тэр тийм LGBT одоо ижил хүссэн төрлийн хүмүүс биш байгаад байгаа юм. Тэгсэн хэрнээ ингээд хумсаа ингээд будаж мудцсан чихэн бүр ийм том цоолцсон тэгснээ энэ тал нь ягаан хэрнээ энэ тал нь цэнхэрч идэг юм уу те ийм хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тим хүн хэрвээ Монголд явж байгаа юм бол бид нар эн чинь одоо юу болж байна гэж бараг нийгмээрээ авч хэлэлцээл тухайн хүний талаар нэг ярьж шууган болно доо. Гэтэл Австралид тийм хүмүүс бол зөндөө байгаа. Ердөөсөө хинч тэрийг юу ч хэлэхгүй байх. Дээрээс нь тухайн хүн одоо
хүүсийн ичинг хандлах нь ямар ч байж болно. Түүнээс нь хамаарат хинж одоо чи тийм байх ёстой, ийм байх ёстой, эсвэл чи ижил хүүстэн байна ч гэдэг юм уу, тийм юм юу ч ярьдаггүй. Яг байгаа чигт нь л зүгээр хүлээгээд авчдаг. Тэр нь бас айгүй сайхан. Тэгээ би заримдаа боддгийн хэрвээ одоо осор жамаа Монголд биш, Австралид төрсэн байсан бол тэр хүн үдээд амьд дээрээс нь ингээд ердөөсөө од болоогүй тий од ч гэж тий одоо хүн олны танил болоогүй амьдрах байсан байх гэж би боддог. Угаасаа тэгхэл байх гэж бодож байна. Осор жамаа шиг хүмүүс бол энд хар түмээрээ мянгаараа байгаа штэ. Тэгээд хинч тэдний талаар тоож ярьдаггүй. Угаасаа тэдэрт санаа тавьдаггүй. Гэтэл Монголд л энд ч тийм байх ёстой, тийм байх ёстой энэ төр гэд хүмүүсийг айгүй шүүгээд байдаг нь жоохон ядаргаатай санагдтiin. Тэгээд дээрэс нь энд бас би өөрийгөө ердөөсөө тийм жоохон махлах шүүдээ ч гэдэг юм уу, эсвэл би жоохон царай мутайтай ч гэдэг юм уу. Тийм бүр огт мэрдэрдгүү. Харин би эсрэгээрээ би айгүй хөөрх юм биш үү? Би айгүй гоё биетэй юм биш үү? Би айгүй туранхай юм биш үү гэж тэгж сонин эсрэг мэдрэмж мэдэрдэг. Яагаад тэгэхээр нийгмээсээ намайг ердөөсөө чи тарган байна, эсвэл чи яг ийм нэг 90-60 гэсэн хэмжээнд байх ёстой нэтрээ гэсэн хөвшмөл ойлголтод намайг баригдуулахгүй байгаа байхгүй юу. Тийм учраас би Австрали өөрийгөө илүү тийм хөөрхнөр гоёор мэдэрдэг байхыг бас үгүйсэхгүй юм гэж бодсон. Нийгмээс хүмүүс тавьдаг юм хүлээлт стандарт гэх юм уу, энтэй холбоотой нэг зүйл хэлэхэд би өнгөрсөн жил Монгол руу очоод тэгээд дэлгүүр хийсэн байхгүй юу. Тэгсэн чинь дэлгүүрт айгүй олон тийм тураадаг хувцасны тасгнууд байдаг юм билээ. Тэгэл би гинт шууд хүүе нэрээ ийм хувцас байдаг билүү? Гидсний одоо энэ гидсээ дардаг тийм чанга хувцас байдаг штэ. Ийм хувцас байдаг билүү гэдгийг би тэгэхэд л санаж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр Австралид тийм хувцас ер нь бол байдаггүй. Яг уу ингээд дотор хувцсны дэлгүүр оронгууд тийм юм хитгэн ширхэг байдیں۔ Тэрнээс биш бүр яг тураах хувцсанд зориулсан ийм төрүүлчихсэн дэлгүүр гэж байдаггүй юм билээ. Монголд яах вэ? Тэгээд хүн болгоны ингээд туранхай байх ёстой, ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг шаардлага тавиад байдаг. Тэгэнгүүт яах вэ? Тэрэнд нь нийцгийн төлөө эмэгтэйчүүд зөндөө олон хүүхэд гаргачаад энэ гидсэн цаанаас унтсан байж болно шүү дээ. Тэгээд тийм байж л гэлтэй яах вэ? Тэр хүн чинь олон хүүхэд гаргацсан юм чинь тийм юм байх зүгээр шүү дээ. Тэгээд тэрнийгээ хүлээн зөвшөөрөөд амьдрахгүй тэр нийгмийн стандартаа нийцүүлэхийн тулд цаанаасаа тийм гидсийн дардаг даруулга хувцас дээр авч өмсөж байгаа байхгүй юу. Гэтэл Австрали ердөөсөө тэрнийг хинч тоодоггүй. Тэгээд энд чинь бүр ийм юу вэ? Намаа баг 3 4 нийлүүлсэн юм шиг гарууд зөндөө явж идэв штэ. Тэгээд хинч тоохгүй, хинч тэрнийг тарган байна гэхгүй. Тэдэрэн ч өөрсөндөө санаа тавьж байгаа ч юм алга. Ердөөсөө тийм даруулга зүүж мүүхгүй байгаа байхгүй юу. Тэгэл энэ мэд жишээнээс бодонгууд ч хүмүүсийн яг байгаа харна хүлээж авдаг газар байгаад байгаа юм. За дараагийн нэг буюу одоо Австрали амьдрахын 10 дахь давуу тал нь юу юм гэхээр энд хүний хөдөлмөрийг бүр үнэхээр сайн үнэлж чаддсан мөлий. Дээрээс нь энд тухайн хүнийг ямар ажил хийж ийн эсвэл ямар мэрэгжилтэй ин гэдгээс нь одоо үнэлж дүгнэж тухайн хүнийг тодорхойлдоггүй юм байлээ л дээ. Тэр нь бас надад үнэхээр таалагддаг. Одоо энд кастч байна уу, эсвэл цэвэрлэгч байна уу, эсвэл сантехникч байна уу, эсвэл зүгээр нэг захиралч байна уу. Тэгээ бүгдээр нь дээр айгуу гоё ижил тэг шаарддаг. Тэгээд чи цэвэрлэгч юм уу, тэгвэл чи юм яач гэдэг юм уу те. Тийм байдлаар огт харьцдаггүй. Дээрээс нь цалин нь цэвэрлэгч байсан гэсэн эсвэл одоо худалдагч байсан гэсэн яг ижилхэн одоо өндөр цалин авах боломжтой. Зүгээр нэг жишээ нь би одоо дөнгөж сургуулаа төгсчөөд entry position буюу одоо дөнгөж төгссөн оюутнууд авдаг нэг тийм тодорхой хэмжээний цалингийн түвшин байгаа байхгүй юу? Миний тэр цалингийн түвшин цэвэрлэгээний ажил хийдэг эсвэл зүгээр ресторан зөөгч гэдэг хүмүүстэй ижилхэн байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд бүгд яг ижилхэн цалингаас гараанаас эхлэх боломжтой. Гэхдээ яг хөө мэдээж офисын ажил хийж байгаа, мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүсийн нэг давуу тал нь бол мэдээж эдгээр чинь тушаал одоо дэвшээ цалингаа ихүүлэх боломжтой. Гэхдээ цэвэрлэгч нарын хувьд бол хэдийгээр хичнээн сайн цэвэрлэгч байлаа гэдэг энэ офисын ажилтнтай ажиллахан цалингаа бол өсгөж чадахгүй л дээ. Гэхдээ л энэ хоёр чинь ингээд ижилхэн цалин авах боломжтой байгаа байхгүй юу? Тэгээ тэр цалин амьдралд хангалттай. Дээрээс нь хүмүүс нь өөрсдөө би заавал ингээд дээд боловсролтой болно. Тэгээд би заавал оффист ажиллана гэж үрдөөсөө хүсдэггүй юм билээ. Зарим нь ингээд би үнэхээр ингээд хичээлдээ дургүй би зүгээр сантехникч болно. Эсвэл би зүгээр одоо ийм зүлэг ногоо тэгшилдэг те ийм хүн болно гэж 10 жилийн төсөөл тийм хүн болоод явчихдаг юм билээ. Тэгээд хин ч үрдөөсөө чи заавал ингээд их сургууль төгсөх ёстой, диплом өргөтлөх ёстой нэтрийгээ шахах шаардахгүй. Нийгмийн тухайн хүнийг заавал мундаг байх ёстой гэж шаарддаг юм билээ. Тэрнээс ч болоод магадгүй цэвэрлэгч байна уу, захиралч байна уу бүх хүмүүс хоорондоо ижилхэн нэг төвшөнд харилцдаг болов гэж бодож байна. Тэгээд мэдээж түрүүн гэсэн чинь те гол сэдв маань нөгөө хүний хөдөлмөрийг үнэлдэг гэдэг байгаа шүү дээ те. Цалин өндөртэй учраас энд байх нь бас давуу талтай байна.
За сүүлээсээ хоёр дахь давуу тал нь гэх юм уу энд хөгжсөн орн бол яалтчгүй л хөгжсөн орн байт юм билээ. Иргэдэн амьдрахад шаардлагатай бүх юм бүгд бэлэн байдаг. Бүх юм амьдралыг айгүй хөнгөвчлөөд өгчдөг. Зүгээр наад захын жишээ нь шуудангийн үйлчлэгээ нь амар сайн хөгжсөн. Би онлайнаар нэг юм захиаллаа. Шуудан маргааш юм уу нөгөө төр ч юм уу эсвэл ажлын 10 хоногтой багтаагаа түрээд ирнэ. Би дэлхийн хаанаас ч Австрали руу юм захиалах боломжтой. Гэтэл хэрвээ би Монголд амьдрах юм бол Австралиас юм захиалахын тулд шуудан ирэхгүй шүү дээ. Заавал нэг каргоогоор дамжуулаад тэгээ Монгол руу авчирна. Тэрнээс шууд вебсайтаар нь захиалаад Монголд ирэх чинь айгүй ховор тийм боломжтой вебсайтууд ч гэсэн цөөхөн байгаа. Энэ мэтчлийн ингээд хүмүүсийн амьдралыг айгүй сайн хөнгөвчлөөд өгсөн байгаа байхгүй. Би нэг бараа бүтээгдэхүүн авахын тулд одоо өөр тишээнээ явж машинд төвжрэлт цаг заваа үржижснаас зүгээр гэрт надад үнгүй хүргээд ирчихэж байгаа байхгүй юу. Энэ мэтчлэн өдөр тутмын амьдрал Австрали бүр үнэхээр хөнгөвчлөгдсөн. Ердөөсөө би санаа зовоод ах хэрэг байхгүй. Айгүй хялбархан энд амьдраад ах боломжтой юм шиг надад санагдтыг. Тэгээд яах вэ? Энэ мэтчлэн ингээд миний амьдралыг хөнгөвчлөөд өгсөн учраас надад баахан цаг зав гараад би ажиллаад харчаад өөрөө хийх юм байхгүй. Тэгээ би жоохон уйдаад байгаа юм байна да гэж бас заримдаа боддгийн. За Австралид амьдрахын хамгийн сүүлийн давуу тал нь одоо сайн сайхан зүйл нь юу юм бэ гэхээр энд бол хүний ажил амьдралын тэнцвэр үнэхээр сайн хангагдаж өгдөг юм билээ. Энд хүмүүс ажиллахын төлөө амьдраад байгаа биш, амьдрахын тулд ажиллаад байгаа байхгүй юу. Гэтэл одоо миний Монгол дахь туршлагаар бол бид нэр одоо ажиллахын тулд амьдраад идэг гэсэн юм шиг надад санагддаг байсан. Өглөө одоо 9-өөс 6-гийн хооронд ажил хийдэг хүн байлаа гэхэд амьдралынхаа дийлэнх цагийг ажил дээр өнгөрүүлж байна. Гэтэл заавал офисоос ажиллах ёстой хүмүүс бол өглөө гэрээсээ эртхэн л гарахгүй болвол тэгэл төвжрэлт хамаг цагаа өнгөрүүлээд ажилласаа хоцорч штэ. Тэгэхээр ер нь бол дунджаар нэг 7-8 алтад гэрээсээ гарна. Тэгснээ орой 6-д тарчаад харих гэж бас нэг 7-8 болно штэ. Гэх мэтчлэн ингээд бүтэн 12 цагийн турш гэрээсээ гадуур байгаа аахгүй. Тэгэнгүүт тэр хүмүүс чинь хизэн нь хүүхдтэй цаг зав зарцуулаад, хизэн нь хүүхдийнхээ хөгжилд анхаарад, хизэн нь одоо өөр гэр бүлтэй эсвэл өөрийнхөө хувь хүний хөгжилд анхаарах юм бэ те. Гэтэл Австралид чинь төвжрэл гэдэг юм алга ажил тэгээд яг эхлэх ёстой цагтаа эхлээл, эхлэх ёстой цагтаа дуустдаг. Тэрнээс биш Монголд болвол ингээд захирал нь яваагүй байхад ажилтнууд нь явж чаддгүй ч юм уу эсвэл захирал нь заавал чи сууж ажиллах хэвээр илүү цаг суу инэ тэрэгэл шахдаг тиймэрдүү юм бол энэ тогтоосоо байдаггүй юм бэлээ. Энэ мэтчлэн зүйлүүд нь ингээд ажил амьдралын тэнцвэрийг үнэхээр сайн хангаж өгч байгаа байхгүй юу. Бас дээрээс нь Монголд ингээд ажлын ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахдаа дандаа хагас сайн бүтээсэн зохион байгуулдаг. Эсвэл хагас сайн бүтээсэнд ажлынхаараа амралтанд явдаг. Энд юрдөөсөө тийм юм байдаггүй. Хэрвээ ажилтай холбоотой үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол зөвхөн ажлын цагаар л хийн. Тухайн хүмүүс ажиллагааны бусад цагаар гэр бүлийнхэнтэйгээ цагаа зарцуулах ёстой гэж үздэг юм билээ. Тэгээд юрдөөсөө чи ажлын одоо ийм үйл ажиллагаанд оролцсонгүй эсвэл чи идэхгүй байлаач гэдэг юм уу хүмүүсийн юрдөөсөө тэгж шахаж шаарддаггүй. Надад тэр нь бас үнэхээр одоо маш том давуу тал юм шиг санагддаг. Тэр дундаа ажилтнуудынхаа гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг заваас нь хумслахгүй байгаа нь бүр хамгийн чухал зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ажлаас ч хамаарсан, нийгмээс ч хамаарсан одоо асуудлууд, шалтгаанууд маш бага учраас ажил амьдралын тэнцвэр бол энд үнэхээр сайн хангагдаж өгдөг юм билээ. Энэ бол бүр хамгийн том давуу талуудынх нь нэг гэж бодож байна. За тэгээд эцэст нь дүгнээд хэлэхэд яг уу Австрали үлдэх шалтгаан ингээд 10 хэдэн ширхэг байна гэд айгүй олон тоо сонсогдоод байна. Гэтэл Монгол явах нь 9 ширхэг байна гэд би түрүүн хэлсэн шүү дээ. Тэгээд энэ хоёрынхаа хүндийн жингэн ингээд үзэх юм бол тухайн дээр тавиад хэмжих юм бол Австрали байгаа шалтгаан нь олон тоотой боловч одоо чанар баг гэх юм уу жин багтай гэтэл Монгол явах шалтгаан нь зүүн тоотой боловч илүү хүнд илүү одоо чанартай тийм шалтгаанууд байгаа юм байна гэж би хувьдаа харж байна. Одоо зүгээр л Монгол гэдэг чинь миний эх орон, дээрээс нь Монголд манай гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүс маань байгаа гэл хоёрхан шалтгаан дуртахад энэ жингийн тухай шууд ийшэнэ дараад Австралид үлдэх шалтгаан шууд ингээд өгсгөр байгаа байхгүй юу гэд бодоод үзэнгүүт аль нь илүү чухал, надад яг юу илүү чухал юм бэ? Юу илүү үн цэнтэй юм гэдэг дээрээ үндэслэл ер нь Австрали үлдэх үү, Монголд үлдэх үү гэдгээ шийдэх ёстой байна. Тэрнээс биш Монгол явах шалтгаан зүүн тоотой байна, Австрали үлдэх шалтгаан их тоотой байна. Тийм учраас би Австралид үлдлээ гэж бол сонгохгүй. Юу надад чухал юм?
юу илүү одоо надад дутуу учиртай юм гэдэг дээрээ үндэслээл Монгол явах уу гэдгээ шийдсэн нь одоо зөв байх таа гэж би бол бодож байна. За миний хувьд Австралид үлдэх үү эсвэл Монгол явах уу гэдэг ийм шалтгаанууд нь нэг иймэрдүү зүйлс байлаа. Та нарын хувьд миний хэлсэн дээр нэмж хэлэх юу байгаа вэ? Эсвэл надтай санал нийлж гин үү эсвэл нийлэхгүй байна уу гэдгээ миний бичлэгний доор комент болгоод үлдээгээрэй. За тэгээ дараагийн бичлэгээрээ уулзъя. Баяртай.